Бүгд найрамдах Хятад ард улс Ирээн хот 1995 оны 6 дугаар сар Монголын ганцхан 8 штийн хувьд энэ сар хамгийн айдас хүйц төрүүлсэн сар байлаа. Ирээнд 8 хийх гэж ирсэн монголчууд учир битүүлэг алга болж маргааш нь алагдсан байх нь хаа нэгтээс олддог байлаа. Зөвхөн 6 дугаар сарын сүүлийн 15 хоногт л гэхэд дөрвөнч Монгол дараалан алга болж алуулсан тухай ам дамжсан хачин яриа ганцхан 8 штийн дунд тархжээ. Орой өдөж зах зээлийн газраар ганц нэгээрээ яваа монголчуудыг түүж алаад хаа хамаагүй хүний нүдэн дээр ил хаяцгаад байгаа алуучны тухай элдв дэс сул яриа ирээнээр нэг тархан тэр. Сүүлдээ энэ яриа Монголд аяар тархаж Хятадын болон Монголын цагдаагийн байгууллага ихээхэн хүч гаргаж мөрцний эцэст алуучдыг олж тогтоосон бөгөөд хүний нутагт Монгол ахын дүүсээ хөнөөсөн алуучид хэн байв гэвэл тогтох ням Бацүх гэгч 30 орчим насны 2 залуу байлаа. Тэд ирээнд 4 монгол хүнийг толгой дараалан хөнөөхтөө дандаа өмднийхөө тэлээгээр боомлж амьсгалыг нь таслаад мөнгө төгрөг эд зүйлсийг нь тондог байж. Тогтох ням нь нэлээд биерхүү Булядуу өмнө нь цагдаа байж байгаад 1992 онд хүн хутгалсан хэрэгээр албанаасаа халагджээ. Тэгээд ажилгүй нэг хэсэг манаргаж байгаад 1995 оны 5 дугаар сард ирээнд очиж арх ууж согтуурч байгаад иргэний паспорт болон 500 гаруй доллар алдснаар ёс долногоо замрах, балрах, хог дээр өсрөх гэж нь болсон байна. Хүний нутагт ийхүү хог дээр өсөрчгээд явж байхдаа Дорногов аймгийн Харьяат Бацүх гэгчтэй таарласнаар бүр замаа алдхан тэр. Төлөвгүй Бацүхийн эхнэр Баясаа хэмээх бүсгүй ирээнд очиж 8 хийхээр явсан нөхрөө хэл сурггүй болчихоор нь санаан зовоод хойноос нь очижээ. Баясаа ирээний бүдүүн дэлгүүрийн орчин байдаг гар урлал нэртэй зочид буудалд байсан нөхөр дээрээ явж очтол түүнтэй хамт тогтох ням Баяраа хэмээх 2 залуу байрлаж байсан байна. Тэр үед тогтох ням Баяраа хоёр нийлж ямар нэгэн 8 хийх гээд байгаа бололтой тэр нь нэг л бүтлмуутай байгаа нь ажиглэгджээ. Баясаа нөхөртөө хандаж чи энэ хоёртой яах гэж нэгсэн юм бэ? Хэл яриа байдал төрхийг нь ажиглаад байхад тийм ч олигтой уус биш юм шиг байна. Ерөөсөө энэ хоёроос салаад өөр буудалд очие гэхэд цаадах нь. Тэр ярихгүй шүү. Энэ тогтох ням чинь өмнө нь цагдаа байсан хүн. Тэр ч утгаараа муу сайн ганцчдыг чичрүүлдэг юм билээ. Тогтох нямтай хамт байсан цагт бусдад дээрлэхүүлнэ л гэж байхгүй. Харин ч бүр Улаанбаатарын муу сайн ганцчдыг дээрлэхэж их уцвал дээрэмдэнэ. Чи бодолтой. Тогтох нямд цагдаагийн хуурамч хөнөөлөх байгаа. Энгийн хувцс өмсөн тусгай тасгийн ажилтан болж жүжиглээд муу сайн ганцчдыг чичрүүлж явахыг би олон удаа харсан. Ийм хүнтэй хамтрахад ёстой алцахгүй гэх зэрэгээр аарахжээ. Хариуд нь Баясаа мэдэхгүй. Тогтох нямын энэ байдал эцэстээ өөрийнхөө болон чиний толгойг зостож мэтгэл байх шүү. Хуурамч үнэлэхдээ хуурамч цагдаа ямар л олигтой зүйл хийв гэж залилан лойвер цаашлаад дээрэм танхаа болж мэтгэл байх. Чи ийм муухай юмд орооцолдчихлоо гэж юу? Хоёлоо ерөөсөө үнэн цагаанаар амьдрий. Ирээнд ингэж гэмт хэрэгтэн царайчилж хаад уншуучилж байхаар нутаг руугаа буцъя гэж шавтуулжээ. Гэвч Бацүх эхнэрийнхээ үгэнд орсонгүй. Харин ч бүр илт эсрэгүүцэж чи үнэн цагаанаар амьдрна гэж юу яриад байна? Монголд үнэн цагаан юм гэж байха болсон шүү дээ. Бүгд зах зээл шилжээд залтай сэргэлэнчүүд нь л хождог болсон. Чам шиг мөрөөрөө явах гэсэн бодолтой хүн болгон ядуурч эхлээд байна. Харин ямар нэгэн зал хэрэглээд тэрж байтугай бүр лойврын гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс үнэндээ сайхан амьдарч байна. Энэ чинь социализмын 80 он биш, зах зээлийн 95 он. Хүчтэй сэргэлэн бас муу санаатай баяжиж, харин хүчгүй сул дээр сайн санаатай ядуурдаг цаг ирчгээд байна. Чи дуугүй л байж бай. Тогтох ням бид хоёрт төлөвлөсөн зүйл бий гэж амийг нь таглажээ. Ингээд тогтох ням Бацүх хоёр төө завгүй андууд аятай орсон гарсан ч хамтдаа хэлхээтэй явах болжээ. Харин хөөрхий бүсгүй нөхрийгөө шийдсэн алгачиндээ нөхөрлөж яваг яахан мэдэх вүлээ. Тогтох нямын толгойд зөвхөн мөнгө л бодогдож мөнгө бол хамгийн дутаарга нь хүн алж дээрэмдэх явдал болж хувирсан байна. Энэ санаагаа Бацүх Баяраа хоёрт хэлсэн боловч Баяраа нь улчигаад хөдөлж өгсөнгүй. Эцэст нь тэр Бацүхийг өөртөө урвуулжээ. Бацүх түүнд хандаж заавал хүн алах шаардлагатай юу? Алалгүйгээр мөнгө төгрөгийг нь дээрэмдэд байвал яасан юм бэ? Гэхэд тогтох ням. Чи ямар гинэ тэнэг хүн бэ? Аргагүй дээ, ямар над чиг цагдаад ажиллаж байсан биш. Цагдаагийн газарт яг чам шиг гинэ тэнэг гэмт хэрэгтнүүд барьжлагдаж ирээд шорнор маршилдаг юм. Юун тэнэг байна вэ гэвэл хүн дээрэмдчихэд түүнийг амьд үлдээгээд хожим өөртөө амьд нотлох баримт бий болгочихдаг байхгүй юу? Харин хин нэг дээрэмдээд алаад хайчихсан байхад чиний өдөөс хинч босч ирэхгүй. Цагдаа нар үнэн мөнөөр нь илрүүлж яг харагдаач. Тэд чинь эртээ сайндаа биш дандаа ард иргэдийн мэдээллийн дагуу явж байж ганц нэг хэрэг илрүүлэх чиг хайддаг юм.
Ирээнд бол юуных нь ард иргэдийн мэдээлэл байх вдээ. Муу сайн хожаанууд Монголын цагдаа руу мэдээлж яг харагдаач. Энд чи бидний хинж таньж мэдэхгүй. Тэгэхээр ерөөсөө шууд л алаад байх хэрэгтэй. Амьд үлдээж ерөөсөө болохгүй. Эргээд өөрсдийнхөө толгойг цустна гэх зэргээр зөвлөжээ. Төдөлгүй мань хоёр орой удаж ганц нэгээр халамцуу яваа ганцагчдыг алж дээрэмтгэхээр шуударсан байна. Тэдний гарт хамгийн анх өртсөн хүн нь Улаанбаатар хотын Харьяат Сүрэнхүү гихч байлаа. Хэрэг гардаг өдөр тогтох ням Бацүх хоёр арх уугаад нүдэн жаахан сүмий чигсэн явсан Сүрэнхүүтэй тааралтаад "Элэг нэгт Монгол минь ээ, чамайг хараад эзэн Чингисийн цус цээжинд минь огших шиг боллоо. Чингис хааны дүртэй энэ сайхан Монгол эрд 100 грамм татуулахгүй бол ёстой алдас болох байлгүй. Бид хоёр чамайг дайлъя" гэхэд цаадхан ч суудалцоод иржээ. Ингээд мань гурав ирээний төв хэсэгт орших богд хангаа хэмээх гуанзанд орж архицсан байна. Харь нутагт өөрийгөө Чингисийн тэрээр дуудуулж хөндлүүлсэн Сүрэнхүүч нилээд цогтоод ирж. Бүрий болмоц тогтох ням Бацүх хоёр генетик нь сайн санаад хүний дүрд хуурж Сүрэнхүүг буудалд нь хүргэж өгөхөөр хоёр талаас нь суугдан авчээ. Тэгэд түүний хүний хөлөөс зайдуу аваачаад тогтох ням өмднийхөө тэлээгээр хоолойг нь шууд боохон тэр. Элэг нэгт Монгол хүндээ итгэхийн дээдээр итгэсэн хөөрхий согтоор амь тэмцэн хэд дэлжлээд л бэгэн сулгарч амьсгал хураасан байна. Бойны ярагчид хоньныг эз хаг ярьж голыг нь тасалсныхаа дараа өгсөн амьдыг нь мэдэх гэж нүдэнд нь хурууга хүргэдэг. Үүн шиг тогтох ням талигаачийн нүдэнд хурууга хүргэснэ. Болчихож одоо наадах чинь босч ирэхээсээ өнгөрсөн. Ингээд юу ч болсон шинжгүй халаасыг нь өнгөчж 500 ян байсныг нь авч хармаалаад талигаачийн зогцыг хашаадаа болон хайжээ. Тэрээр хүн алчхаад айж балмагдахын оронд харин ч бүр дээрэмдсэн мөнгөө чамлаж "Энэ гулгайчийг овоо мөнгөтэй юм ботсон чинь шалсангүй шүү. Цаашид хоёулаа дор хаяад $1000 хүнийг алъя. Шалахгүй мөнгөний төлөө гараа зустах дими юм бэ. Муу сайн юмнуудыг цааш нь харуулах гэж архитаарс авч өгөхөөс эхлээд бөөн зарлаг гаргачаад эцэст нь олж байгаа нь ердөө 500 юан. Ингэж ч амьдрахгүй шүү" гэх зэргээр бухимджээ. Маргааш нь тогтох нямын толгойноос дахиад хүн алж мөнгө дээрэмдэх бодол нь салж өгсөнгүй. Гэвч өнгөрдөг шөнө алуулсан талигаачийн зогцыг ирээний цагдаа нар олж мэдээд бөөн эрэл хайгуул болж байгаа гэж бодоод тэр өдрөө дээрэм хийхэд түр хойшлуулжээ. Харин дараа өдрийн үдээс хойш тогтох ням Бацүх хоёр мөнгөний шуналдаа хөтлөгдөөд тун тэслэхүй гадаж гарчээ. Тэгээд ирээний зах зээлийн газраар явж өөрсдийн гарт орчих халамцуу хүн хайсан боловч олдож өгсөнгүй. Дими баахан сэлгүүцээд буудлын руугаа буцаж явтал уйлан ирсэн хулган муурын сахлаар орлоо гихчээр нэг халамцуу залуу тогтох нямыг ихэд танимхайран сүйд болжээ. Харин тогтох ням түүнийг таньсангүй. Тэрээр халамцуу залуу руу олзуурхан харснаа. "Чи чинь хэн бэлээ? Их л үзэн хүн байх чинь" гэхэд цаадах нь "Би Эрдэнэт байна. Та цагдаа биз дээ. Намайг нэг удаа байцааж байсан шүү дээ. Миний цагдаа намайг хамгаална гэдэг биз дээ. Хүний нутагт цагдаа ахтайгаа таардаг нь юун сайн юм бэ" гэж ирээд л хөөрч тогтолсон байна. Илэмцгийнх нь миний цагдаа намайг хамгаалах биш харин ч бүр амь насыг нь хөнөөх гэж байгааг хөөрхий согтуу залуу дааж ухаарсангүй. Ингээд тогтох ням Бацүх хоёр өөрөөгүйгээд ороод ирсэн Эрдэнэбатыг дагуулад баанд оржээ. Тэгэхдээ түүнд архит арсны мөнгө зардагдахыг өртөл болгосонгүй. Хашир хандгай тогтох ням түүний хэр хэмжээний мөнгөтэй байгааг мэдэх зорилгоор "За тэгээд ирээн дээрээ тоол замаг ихтэй биз дээ. Эхлээд чи цагдаа ахыгаа дайлчих. Дараа нь би чамайг дайлъя" гэхэд Эрдэнэт "Тэгэлгүй яах вэ" гэд өөрөөсөө бөөн юан гаргаж ирээд мань хоёрт архи авч өгсөн байна. Тогтох ням архи тамшаалж суухтаа "Би энэ тусгай томилтоор ирсэн. Хэрвээ цагдаа хувцтайгаа энд ирвэл ганцхан амиачид надаас өргөж зүгтээд сүйд болно үсттэй. Эрдэнэтаа би энд байх хугацаанд ямар ч гэсэн чамайг хамгаална, чи айлтгүй. Дотроо бодож сансан ашигтай 8 байвал надад хэлээрэй. Би цагдаагийнхаа нийгэм дурыг ашиглаад чамд тусалж чадна шүү" гэх зэргээр хий хоосон баярхжээ. Цаадхан ч нэг их том хүний ивэлд орчиж байгаа айтай. "Хүний нутагт өөрийгөө хамгаалах хүнтэй уулзна гэж би бүр мэдээд байсан юм аа. Миний цагдаа намайг хамгаална. Харин нутагт өөрийнхөө цагдаагаар хамгаалуулах шиг сайхан юм хаан байна" гэж ирээд л цээжэд элдэн хашгирч гарчээ. Гэвч энэ нь түүний сүүлчийн хашгиралт байлаа. Ихэд цогцсон мань залууг тогтох ням Бацүх хоёр буудалд нь хүргэж өгөхөөр хоёр талаас нь сугдаж авсан бөгөөд мань хоёрт ингэж сугдуулсан хүний сүнс нь бараг төрүүлээд бурхны орн руу явчихж байсан болов. Тэднийг гадаа гарахад гудамж зэвлэр хүний хөл татарч шөнийн ханахуй хавь орчныг нэлэн хүйтэн нөмөрсөн байж хоёр алуурчин гэнэн итгэмтгий согтуу залууг хүний хөлөөс зайдуу аваачаад
Мөн өөхл аргаараа хоолойг нь боомилж орхижээ. Талигачид 2000 орчим юан байсан бөгөөд тогтох ням үүнийг харснаа. Хараач гим хорвоо дэлхий чи бид хоёрыг ивент гэж эхэлж байна шүү. Иймэрхүү ол зомогтой байх юм бол чи бид хоёр нэг их олон хүн алах шаардлага байхгүй. 10 хүн алхахад л хангалттай. 10 хүний 20,000 юан. Болоо штэ. Хитрхи шуусны хэрэггүй. Гэхэд Бацүх хөлгөж аваад ингээд ер нь нэг мөсөн 20,000 юан өөртөлж ирээд бид хоёрт алуулаад бусдынхаа аминд орч буянтай хохирч байдаггүй юм байх та. Тэгвэл хинхэндээ амар байхгүй юу гэж хэлээд Масайтлын нээжээ. Мань хоёр овоо мөнгөтэй болсон тул буудалтай баяраа баясаа нарын хамт хэд хоног архитаж тансгэлсэн байна. Энэ үед баясаа нөхөртөө хандаж тогтох нямтай хоёр хаанаас мөнгө олоод байна? Арай хулгай дээр хийгээд байгаа юм биш үү гэж асуухад Бацүх юу боллоо гэжтэй. Бид хоёр ирээнээс хужаа спирт хууль бусаар зөөдөг хитэн сайхан гарыг олзолж авсан юм. Тэд тогтох нямын хоорон чөнөмлөхийг хараад үхтлээ айсан шүү. Өөрсдөө хууль бус 8 эхэлж байгаа болохоор биднийг яаж ч чадахгүй. Бидэнд татвараа өгөөд л дуугүй явж байсан тэдэнд үлцгий болох байлгүй. Гэхдээ хөгшин чинь энд нэг их удахгүй. Айгүй бол асуудалд орж мэднэ. Тогтох ням бид хоёр 10 мянган юантай болмогцоол нутаг буцахаар тохиролцсон. Тэр болтол чи буудалдаа хэвтэж бай. Эсвэл надаас дөрүүлээд нутаг руугаа яв гэжээ. Баясагийн хувьд гэвэл шал дэмий буудалд хэвтээд байх сонирхол байсангүй. Тиймээс тэр 3 хоногийн дараа нутаг руугаа явсан байна. Ингэснээр Бацүх хажуудаа өглөж янших хүнгүй бүр чамар болжээ. Энэ зур хоёр алуучныг хүн боож алаадгүйг баяраа гадарлаж байсан ч тогтох нямаас айгаад юу ч дуурч чадсангүй. Учир нь тогтох ням түүнийг дуурхал юм бол шууд алж мэдхээр байжээ. Баясаг нутаг буцсны маргааш тогтох ням Бацүх хоёр ээлжид таллгаа үйлдэхээр гадагш гарсан байна. Тэгээд ирээнээс бараа ачихаар очиод байсан нэг монгол жолоочийг тогтох ням өнөөх хүмдний тэлэгээрээ боомж өгчээ. Гэвч түүнээс ердөө 200 юан гарч ирсэнд тогтох ням дэлбэртлээ орлож энэ хорвоодл хий чинь юу нь яаж гсэн хоогүй вэ? 200 юанаар юугаа хийх юм бэ? Маа ерөөсө Бацүх үнийг чи аав. Би ийм хоёрын хооронд юм авч буяндаа бузар хиймээргүй байна гэж санасан байгаа юм. Харамсалтай нь тэр буйныхаа савнд аль хэдийн бузар хийчихсэн шүү дээ. Ер нь анхнаасаа түүнд буйны сав гэж зүйл байсан ч юм уу үгүй ч юм уу хэм мэдлээ. Төрөлхөөсөө буйны савгүй хүн гэж байдаг юм гэсэн. Бүхэл бүтэн хүн нухаж хайчгаад ганц ч юунаа өөртөлж чадаагүй тогтох ням буудалдаа ирээд сэтгэлээ тайтруулахын тулд ногоортлоо архитжээ. Сүүлдээ бүр цагаандаа гарч аль нөгөө ядуу жолоочоос авсан 200 юанаар арх аваадах. Новшин ядуу хулгайчийг ёстой юу ч үгүй болтол новшруулаад өгье гэж хашгирчээ. Энэ үед тэр хажуудаа байсан баяраа руу муухай харснаа. Чи ингээд л надаар тэжээлгээд буудал хөвтөд бай гэж бодож байна уу? Хонь алхтаа ганцаараа ходоодыг нийтдээ хоёулаа гэдэг ардын зүйц зөөг байдаг байхаа. Хүн алж дээрэмтгийг нь би хийгээд олж ирснийг минь чи идээд эн чин шударга явдлаа. Маргаашнаас эхлээд чи ажиллагаанд оролцсон шүү. Айвал бүү хийвэл бүү гэдэг юм. Чи надаас айж байгаа. Айхгүй байхын ч аргагүй. Цагдаад мэдгдвэл бүрч 7 өндөр юм болно гэж мэдээрэй. Би хэдийгээр шоронд орлооч наранд байгаа чамайг хөөхөн янаглан хорлцохоо муухан мэднэ шүү. Гэх зэрэгээр сүрдүүлсэн байна. Баяраа түнэндээ гарах гарц байсангүй. Хоёр алуучныг цагдаад мэдэгдэж хэмээн ноцтой гэмт хэргийг анханаас нь нуун дарагдуулсан гэдгээр өөрөө буруудна. Тэгээд ч өмнө нь цагдаад байсан хортой шартай элдв муу нөлөөтэй тогтох нямаас тэр үнэхээр айж байсан бололтой. Маргааш нь тогтох ням дэлгүүрээс 2 хутаг хөдөлж аваад Бацүх баяраа хоёрт өгөхдөө хүн алх арга барилаа өөрчлөхгүй бол бид дорхноо л баригдана. Төрүүчийн талигачдыг миний энэ муу өмдний тэлээл цааш нь харуулсан. Одоо энэ муу өмдний тэлээг тэтгэврт нь гаргах цаг болсон. Гэт өмднөөсөө тэлээгээ мулт татаж аваад овоосон хог руу чулуудчихжээ. Тэгээд за найзууд минь алаад байгаарай. Яаж юухан амьдарч байна. Хоёр идэхгүй хоосон хонохгүй хоног өдрийг өнгөрөөхтөө гих зэрэгээр хон хамтлагийн бидний аншин дуугүй юмлуулжээ. Бацүхийн хувьд ч яах вэ? Өмнө нь 2-3 ч хүн алаад цагаандаа гарчихсан болохоор тогтох нямын өгсөн хутгийг уухайн тас шүүрч аваад хармаалчихж. Харин баяраагийн хувьд үнэхээр хэцүү байлаа. Би хүн алж чадахгүй гэдэг өгсөн хутгийг нь өөдөөс нь чулуудчих зүрх зориг түнд байсангүй. Ингээл юм бол амьд гэрч гэдэг утгаараа тогтох нямд алуулна. Тиймээс өгсөн хутгийг нь өг дуугийг хармаалахаас өөр арга түнд байсангүй. Орой болмос тогтох ням Бацүх хоёр ээлж таллгаа үлдэхээр баярааг дагуулад гадагш гарчээ. Баяраа яг л цаазаараа хулах гэж байгаа айтай. Учиргүй сэтгэлээр унжигсан толгоогоо худайлан алхаж явтал тогтох ням. Чи одоо яагаад байгаа новш вэ? Хийвэл бүү айвал бүү хий гэдэг юм. Жаахан зовхөөдөө байгаа ч дээ. Гэт бүхсрүүн байдаг чадлаараа өшгөрөхөд
Нунж дорой майнер золтой л урагшаа шургачгаж унссангүй. Тогтох ям дууга улам өндөрсгөж "Өнөө шин ахиухан мөнгөтэй монгол хүн барин шүү. Та хоёр хитвчэндээ мөнгөтэй хүн ямар шуухан харагдгийг мэднэ үсттэй. Халамзуу хулгайчуд бол мөнгө муутай байдаг юм байна. Та хоёр боловсон царайтай тарган цаатгалан арх уугаагүй эвэрүүл Монгол байвал надад хэлээрэй. Би очиод ёстой умруулаад өгнө. Харин гүйцэтгэхийг нь та хоёр гүйцэтгэн шүү" гэж анхааруулсан байна. Тэд бүрий болж байх үед үнэний арьс зардаг захын хажууд нэг монгол залуутай тааралджээ. Түүнийг инх базар гих бөгөөд Улаанбаатараас ирээнд жуулчлалаар хамт ирсэн найз бүсгүйтэйгээ муудалцчихад жаахан сэтгэл гундуу алхаж явсан байна. Тогтох ям энэ тухай мэдэнгүүтээ "Муу сайн хүүхнүүд дандаа ингэж новширдаг юм. Би ч гэсэн авгаатайгаа муудалцчихад явж байна. Чи бид хоёр зовлон нэгтэй юм байна. Чамайг би дайлнаа" гэд түүний гарт ууж байсан шилтээ биж үгээ хатгуулжээ. Энэ үед Бацүх "Ингэж болохгүй, бид арайч тартагтаа тулчихсан улс биш шүү дээ. Ядаж бүтэн шил пижүүгаар дайлъя л да" гэд барьж явсан зүнхнээсээ нэг шил пижүү гаргаж ирээд мөнөх залууд өгчээ. Ингээд тэд ойр зургийн юм хөөрөлдөх зур 10 шил пижүү сулдаж орхисон байна. Төдөлгүй Бацүх баяраг татаж чангаан зайдаа аваачаад "За түрүүн тогтох ям юу гэж хэллээ? Чамд хотго өгсөн байхаа. Одоо хоёулаа энэ залууг шууд хоёр талаас нь хотголно шүү. Зүгээрээ айх юм байхгүй" гэхэд баяраа салганж чиж байснаа. "Би чадахгүй" гэж хэлээ зогтчихжээ. Гэсэн ч өмнө нь хүн алаад гашчихсан Бацүх тогтох ям хоёр түүгээр отгонч дутсангүй. Тогтох ям харанхуйгаас ганцаараа ирж яваа Бацүхийг хармагцаа. "Яасан цаад чин зүгтчих уу? Туулайн зүртээ муусаа юмнууд зайсан нь ч дээрдээ" гэж хэлээд хажуудаа сууж байсан залууг шууд илэгдээд авчээ. Томлог тамир кинон дээр захиур төмөр төгжилд хотголуулчихад "Чи чинь хідэн хацаанаас болж хүн алхах нь уу" гэж хэлээд гизээ дараад өндийдэг. Үн шиг мөнөх залуу "Та нар чинь одоо яаж байна" гэд илгээ даран босч иржээ. Тэгмэгц Бацүх "Бид ингэж байна" гэд цээжинд нь хотголж орхисон байна. Тэгээд бүр мөсөн гүйцээхийн тулд дахиад хэд хэдэн удаад үржээ. Тэр орой жуулчлалаараа ирээнд очиод байсан хүмүүс инх базрыг шөнө буудалтай ирэхгүй болохоор сэтгэл түгшиж эхэлжээ. Талига чи найз бүсгүй тэр шөнө инх базрыг хүнд алуулчихад сүнс нь өөр дээр нь ирлээ гэж зүүдэлж сэрээд айсандаа найз бүсгүйнхэн өвөрт орсон тухай хожим шүүх хурал дээр мэдүүлсэн байдаг. Зүүн совингээ чинь заримдаа ингэж илэрдэг бололтой. Хоёр алуучны дөрөвдөх өгөөш болох Талига чинх базар их хэмжээний юан доллартай байсан болохоор тогтох ямын шунтын сэтгэл ханаж маргааш нь Бацүхийг ирээнд орхиод шууд нутаг утсан байна. Харин нөгөөдөр нь баяраа Бацүхтэй ирээний бүдүүн дэлгүүрт таарлаад "Намайг уучлаарай. Би нааш цааш нь юу ч ярихгүй цагс шиг дуугаа чадна. Ер нь цаа тогтох ям чинь нийтдээ хэдэн хүн нухчихсан юм бэ?" гэж асуухад цаадах нь "Уг нь шалахгүй. Анх бид хоёр 10 хүн ална гэж тохиролцсон юм. Гэтэл ердөө 4 хүн алаад л болчихлоо. Хамгийн сүүлийн хүн нь Ланжгар баян залуу байсан шүү. Даанч тогтох ям надад хитгэн яа нөгөөд бүгдийг нь хамчихсан. Тэгээ сэтгэл нь ханаад надаас болтчихлаа" гэж ярьжээ. Тогтох ям 1995 оны 7 дугаар сарын 1-нд гинэтхэн гэртээ ирэхдээ том жижиг хоёр чамдаан дүүрэн юмтай, эхнэр хүүхэдтэй бөөн бэлгэсэлттэй, өөртөө хоёр ээлжийн чамин костюмтай нэг л их баян бизнесмений дүртэй иржээ. Түүнийг ирээн яваад 2 сар хэртээ тагчиг болоход эхнэр нь баахан гайхаж бас ч үгүй ирээнд Монгол 8-ачид алуулж гин гэсэн сурагдуулаад санаа нь зовж суусан юм санаж. Гэтэл нөхөр нь алуулах биш харин ч бүр алж хядаад явж байсныг эхнэр нь яахан мэдгэлээ. Гэвч 4 хүн алсан тогтох ямын сэтгэл тайван байж чадсангүй. Учир нь амьд гэрч болох баяраа гам хэрэгтэн Бацүх хоёр ирээний цагдаа нарт баригдах юм бол тогтох ям зүйл дуусах байлаа. Ийм хоёр осолтой амьтныг ирээнд орхичхоод ирсэн хүний сэтгэл яаж тайван байх вүлээ дээ. Хэдхэн хоногийн дотор 4 хүн бусдын гарт хорлогдсон энэхүү ноцтой хэргийг Хятадын болон Монголын цагдаагийн байгууллага ихээхэн хүч гаргаж мөрдсөний эцэст Бацүх баяраа нарыг баривчилжээ. Төдөлгүй энэ хоёрын мэдүүлгээр тогтох ямыг Улаанбаатараас авчилснаар цагаандаа гарсан хоёр алуучны бузар хэрэг хөдөлшгүй баримтаар тогтогдож хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн юм. Харин уг хэргийн гэрч болох баяраа Хятадын шоронд жил гаруй суусны эцэст Улаанбаатарт хүргэгдэн ирснээр ирээнд алхахын тухай шуугиан эцэс болсон билээ.